Мэдхгүй байж тэгээ хүнд ярихаар болох юм уу? Хамгийн ойлгомжтой энэ тодорхой 3 хаалгатаас 34 см-ийн урт болсон юм байна. 34 см. Нэг төө нэг сөөмийн хэмжээтэй урт болсон байна. 34 см урт болгонгоо ингээд 4 хаалга багтааш чинь тий. Дахиад хой талд нь багаж нь харах үед үлээ. Багаж нь ийм зайтай. За миний ундаг 3 хаалгат бол багажинд нь ер нь нэг жижигхэндээ нэг төө хоёрын зайтай байдаг. Тэгээ сонин тий. 34 см 3 хаалгатаас 34 см 34 см урт болгочоо тэгээд энэ багаж яасыг зайтай болчихоо. Энд хүн яачуу энэ хаалга яагаад ийм хаалга гараад ирв гэхээр 3 хаалгатын хаалга нь одоо энийх бол нэг иймэрхүү 3 хаалгатын хаалга нь энэ хавцаа ирдэг байхгүй их өргөн хаалгат. Тэгэхээр энэ 4 хаалга болгохын тулд энэ урт талын хаалга жоохон богинохон болгож өгөөд тэгээ энд нь энэ хаалганы зай гаргасан байна. За ингээд энэ бол ингээд сонин те 34 см болчиход эндээ ийм хүн чөлөөтэй сууж ийн тэгээд хойтлын сандал нь бас тухтай болсон байна. Хойно дахиад багажны тээшний зай их сайн гарцсан байна гэж. Дахиад дээр нь энэ 5 хаалга туснаар юу нь өөр болсон гэхээр мэдээж эн чинь жин их болно шүү дээ. Жин их болохын тооцоолоод үлдвэр шүү дээ. Амортизатор пүрш хоёрын нөшөө жоохон хатуу хийцэн байна. Тэгэхээр энэ 3 хаалгат бол одоо хурдны хязгаарлагчны жоохон тулаад байдаг бол энэ тулах нь арай бага гэсэн. Унж үзээгүй л дээ би одоо тэгээд магадгүй над унуулж бас сонирхол хөөдөг. Унуул бол бас нэг санаа гарч тав хүн бас хэлж болох юм л да. Тэгж байна. Дахиад дээр нь мотор бол яг хэвээрээ өөрийнхөө. Мотор бол өөрийнхөө байх юм байна. За хурдны хайрцаг нь өөрчлөгдсөн юм байна. Мушгуу хүч нь илүү болсон гэдэг. Мушгуу хүч хаанаас илүү болгосон гэхээр хурдны хайрцаг доторх одоо араашуудыг жоохон өөрчилсөн байна. Дахиад дээр нь урд тойрон редукторийн одоо хасар зүрх арааны хайрцааг нь жоохон өөр болгосон юм байна. За тэгэхээр энэ одоо үндсэн мотороор одоо жоохон хүч муутай их удаан явна гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Ерөөсөө мушгилтын хүчийг сайжруулад ийцэн. Ингээл яг үгүй бүгд машин үйлдвэрлэж цаана инженерийн хэдэн 10 баг ажиллаж байгаа. Бүгдийг л тооцоолж хийн шүү дээ. Тэгээд тэрийг нь би ингээд таасан зүгээр танилцуулж сонирхуулж хэлж байгаа шүү. Түүнээс одоо би нэг өөрөө олцсон нээлт шиг зүйл бол огт биш. Тийм юм байна. Угаас номон дээр байж байгаа. За тэгэхээр энэ бас өнөө энэ доторлогоо бас ярих юм байна л да. Энэ дээр энэ хараа үйлдвэрээс бол зүгээр энгийнээр ирнэ хар суудлаа одоо хар юутай. Тэгсэн энэ дээр ингээд энэ Улаанбаатар бас нэг ийм хятад хүмүүс гэнэ л дээ. Ингээд яг ийм машины доторлогоог одоо супер маягтай хийж байгаа гинэ. Би нэг сарын өмнө байна уу, сар хагасын өмнө байна уу нэг доторлуулсан тийм ээ. Тэр бол хямдхан би зөвхөн доторлуулсан. Хэднэр ч гэсэн мэдээж энэ сандлын бүрээс энэ өрөөлийн хүрдний бүрээс энэ хийгэл юм лээ. Би бол зүгээр өөртөө дулаалах талаас нь жоо ажлын гэх юм уу тийм дулаалга хийлгсэн. Энэ бол зүгээр ажлын гэж бас хийцэн байгаа. Дахиад дээр нь гоёлын гэж хэлэх юм уу те. Ингээд энэ бас хийцэн хараа. Энийг ингээд цагаанаар үрчээр зүгээр Rolls Royce шиг л харагдчихээн. Тэгээд энийг ингээд бүрчдэг юм байна. Ингээд гоё чимэглүүд хийчдэг юм байна л да. Энэ хараа. Шал өөр ингээд сонсогдно. Ингэн доторлогоо бид нар хийх ёстой юм уу? Заавал энэ жимний өөрөө их нэмхэн цаанаас нь хийхгүй байгаа юм уу гэхээр бас бид нар бодох ёстой асуудал. Бүх машин адилхан бүгд нэг юм үйлдвэр стандартаар ороод тооцоолоор ороод хийгдэж байгаа. Монголчууд Улаанбаатарч бид нар яагаад доторлогоо хийх ёстой вэ гэхээр тэр дээр манайхан жоохон юм нээлттэй бодоосоо гэж би бодож байгаа. Бид нар бол хамгийн хүүтэн нийслэл дэлхийд дээр хамгийн хүүтэн нийслэлд амьдарч байгаа улсууд бид нар нэмэх 40-оос хасах 40 градусад амьдарч 80 градусын ийм хэлбэлзэд амьдарч байна. Тэгж бодохоор бид нар энэ машинаа сайхан дулаалах ёстой л да. Ягаад үйлдвэрээс дулаалдаг юм бэ гэж асуулт гарна. Ягаад үйлдвэрээс дулаалдаг юм гэхээр бүх машиныг үйлдвэрлэж байгаа хэдэн зуун машина бүгдийг ингээд доторлоо дулаалаад байвал маш их зардал гарна. Ашиггүй зардал гарна. Бид нар зөвхөн ингээд зориулаад хийе гэх юм бол бас өөр байж болно. Тэгэхээр юу гэдгийг бараг одоо 100 машины нэг нь ч юм уу 1000 машины нэг нь ч юм уу Монголд юм уу Сибирийн нөхцөлд ашиглаж байгаа шүү дээ. Тэрийг бид нар бодолцоод ингээд дулаан байх ёстой л гэж бодно. Facebook-оор харсан л да одоо жишээ нь 570 600 энтриг ийм гоё машиныг төгс машиныг та нар юуг нь задлаад байгаа юуг нь дулаалаад байгаа гин тэр машин чинь зүгээр ерөнхийдөө нэг нэмэх 20 градус нэмэх 30 градусаас хасах 10 15 градус зориулал хийцэн дулаалга юм ингээ бодолцоод хийцэн байгаа байхгүй бид нар хасах хүчтэй зориулаад тэр машиныг задлаад ингээд хийн. Тэгэхээр манайхан тэрийг бол нэг тийм эмзэг хүлээж авах шаардлагагүй те дулаалгын материалууд байгаа юм чинь. Бид нэр Сибирь зориулсан ийм туундар зориулсан хүүтний техник байна. Тэр утгаараа энийг хийж. Одоо нэг л хүмүүс ингээд ярихаар магадгүй ингээд анаар жимний яхаараа тийм дулаан байгаа юм. Наа чи яа тийм үйлдвэрөөсөө байж болдгоо. Зөвхөн жимнүүдээ биш л дээ бүх машин үйлдвэрлэгч бүгдээрээ л нэг стандарт нэг нэмэх 5 мм ийм
чимээ дарагч юм уу юм дотор наацсан байдаг. Тэгэхээр тэрийг нь хуулж аваад дахиад дээр нь юмнууд наачна. Энэ ингээд хаалгууд нь гоё л доо. Ядаж дулаалсан машины чимээ нь шал өөр болно. Ер нь 100 бол хит халаад авахгүй, өвөл хит хөрөөд авахгүй, өвөл бол хүүтэнд мотор халлаа бол хараад явхад маш хурдан кабин дулаан болно, дулаан алдах багтаа л гэж ингэж бид нар ойлгох. Тийм ингээд дуу чимээч баг болчтдаг юм байл ер нь. Яг 3 алга жоохон тэглэг хоорондын зав богинохоо учраас жоохон тонгочоод дөө маягтай явна. Тэр бас л жимнэдээ тэгж тонгочих юм биш л дээ. Тэглэг аль болох ойрхон болоод байх тусам машин тонгочоод байна. Тэглэг хол болоод лимузин маягтай ингээд хоёр тэглэг за холдоод байх тусам улам л гоё болоод байна. Ерөөсөө л энэ хууль юм. Ахаа нэг юм асууяа гэсэн нэг өрөөд ирсэн чинь манай нэг дүү байдгийг гангүй ах шиг. Манай нэг дүү байдгийг дүү харин хүрээд ирсэн чинь өрөөд ирсэн чинь та энийг ярьж өг гинэ тэгээд би чадсан ядна л ярьж байна. 110 сая юм бэлээ. Үндсэн үнэ 110 сая. За 12 сарын 10-д хүртэл гэсэн үү? Магадгүй сунгах ч юм уу. Хүмүүс 10 сая одоо нэг 10 хоног байгаа юм байна. 5 сая төгрөг хямдруулж байгаа юм байна. За ингээд 105 саяар аавна. За эргүүлээд тоноглол дугуй ачаа гэдэг тоноглол нь 6 сая төгрөг болно. Тэрний бас 50% хөнгөлнө. Гэсэн та нар 5 алгатай машин сонирхож байгаа бол шуурхахан 12 сарын 10-даас өмнө хүрээд ирээрээ тэгээ та бүхэнд их худалдааны гоё нөхцөлтөө тэгээд их гоё урамшуулалтай энийг хүртэл наагаад өгчдөг юм шиг байна шүү дээ. Тэр капоны дулаалга хүртэл байлаа шүү дээ. Ингээд өгөх юм байлаа шүү. Тэгэхээр сонирхороо. За өөр одоо ярих надад баг үлдсэнгүү дээ. Тэгээ гайгүй үзнэ та нар өөрсдөө ирээд үз. Би нэг зарим нэг зүйлийг жоо тодруулж ярьлаа шүү. Бас буруу зүрх ярьсан байж магадгүй. Уучлаарай. Манай жимний сонирхчдын групп энэ төр чи их ширүүн шүү дээ. Одоо намайг битгий их загнаарай. За хажуунаас хэлж өгч байна. Жимнийтэй жилээ эхлүүл гинэ. Жимнийтэй шинэ жилээ эхлүүл гэсэн үг байна. Жил гэдэг үгийг би саяхан дорнонд явсан. Дорнонд дээр очиод тэнд нэг юм үзэмчин цайны газар орлоо. Тэгсэн жилийн цай гэж байдаг гэж байна. Тэр хүмүүс яа үзэмчин угсаатнууд яадаг вөхөр шинэ жил цагаан сар болон цагаан сарын дараа шинэ 15-ны дотор гэр бүлээрээ ингээд уран төрлөөрөө суглаад тэгээд сайхан цай уудаг юм байна. Ингээд тэрийгэ жилийн цай гэдэг. Сайхан цай чанд өөрсдийн онцлог энэ цайгаа чанж угаа тэгээд одоо эх жилийнхэн төлөвлөгөөгөө ярилцаад ингээд сайхан зүйлсээ ингээд ярилцаад ингэдэг гинэ. Тэр нь бол жилийн цай гэж нэрлэдэг гин. Тэгэхээр энийг магадгүй шинэ жилийг шинэ машинтайгаа жилийн унаа, шинэ жилийн унаа юм байна. За баярлалаа.